Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. Сайн бацхан хүүхдүүдээ элдэн ерөнхий шалгалтанд нийгэм бүлэг сэдвийн хүрээнд тестийн анализ хийе. Задлан хийж тайлбарлал хийдүүлээ. За онооны ерөнхийдөө аль болох өндөр оноотой анхаарах ёстой тестийг багш нь төвөрлөж авч тайлбарлаж байгаа. За тэгэхээр нэгдүгээрт тестт нэг анхаарах зүйл нь юу гэдгийг гэхлээр энэ хүмүүс юунд дэр асуултаа юу гэсэн ойлгох. Тухайн өгүүлбэр гүйцэд унших гэдэг. За жишээлбэл нэгдүгээр тестэн дээр хүмүүсийн зохион байгуулалттай чиг зорилготой харилцаа тэдгээрийн үр дүнд бий болсон доктортой нэгдэл таслаагаас өөрийгөө байнга нөхөн сэргийж байдаг бие даасан тогтолцоо нийлбэр юм. За энэ өгүүлбэрийг маш сайн уншиж юм нөхөх тестэн дээр. За тэгэхээр өгөгдлүүд нь тийм ээ. За тэгэхээр нийгмийн бүс, нийгмийн харилцаа, нийгмийн хандлага, нийгмийн тогтолцоо гэдэг. За ингээд багш нь сурагч болон буян багш намаас эдгээр ойлголтуудын юг их сурвалжаар нь ингээд авсан. За тэгэхээр энэ зөв хариулт нь болохоор мэдээж эрэг нийгэм гэдэг хариулт нь зөв болж байгаа. Тэгэхээр яагаад нийгэм зөв болоод бусдад нь яагаад биш болов уу гэхээр тус болгон дээр нийгмийн бүтэц гэж байна. Хэсэг элементүүд байна. За нийгмийн харилцаа харьцангуй холбоо хамаарал тийм ээ. За хандлага гэн тайлбарлага онолын чиглэл. За нийгмийн тогтолцоо гэр үндсэлэн хүмүүс тэдгээрийн холбоо болдог бүхэл бүтэн байгууламжийг нийгмийн тогтолцоо байна. Тэгэхээр бидний хувьд бол тест тэр дүн шилгийг хийхээр зөвхөн зөв хариулт нэгэл ингээл дараагийн тест рүү орсон. Гэтэ тэгэхгүйгээр та бүхэн одоо хүн дэвтэр 2 3 онооны тестэн дээр бол бүх хүүхдүүдийн бичиж байгаад нийгмийн зөв юм байна. За тэгвэл бус болгон дээр нь ард нь ингээд хариултууд ингээд бичих байдлаар явах юм бол одоо 19 оны A хөлбөр дээр дүн шилгээ хийж болох гэхэд B, C бусад хөлбөр дээр бүр илүү амар болчих ингээд талтай байдаг шүү хүүхдтэй. За дараагийнх нь. За хоёрдугаар шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүл болсон шиг бэлтгэх нь нийгмийн айлын институтын үүрэг байна. За тэгэхээр нөгөө нийгмийн үндсэн институт бодно. Гэр бүл боловсрол улс төр. За тэгээд тус болгон гэр бүлийн институтын үүрэг нь юу вэ? Боловсролын улс төрний үе эдийн засгийн. За эндээс мэдлэг бүтээж хойч үедээ дамжуулан гэж байгаа юм чинь зөв хариулт нь боловсролын институт. За ийм байдлаар ингээд 10 дугаар ангийн номоос ингээд авсан байгаа гэж болж байна. За хийж явнаа. За зөв тохируулна уу гэдэг даалгавар байдаг. Ингээд за ийм даалгавар дээр ингээд 2 оноо, 3 оноо бас өндөр ингээд оноотой даалгавар. За энэ дээр яах вэ гэхлээр нэгдүгürt энэ нийгмийн хэм хэмжээ, гажуудал, аялдах үйлдэл гэдгийг мэдэж гин үү гэдгийг ингээд бодох хэрэгтэй. За мэдчихвэл энэ ард байгаа өгдлүүдээ шууд хараад ингээд үйл. За тэгэхээр нийгмийн хэм хэмжээ гэдгийг мэдж байгаа бол одоо эндээс ингээд маш сайн уншиж жагаад өгүүлбэрийн урт сорилууд бахар хүүхдүүд явна. За ингээл хараад за энэ юм байна гэл ингэж энийг гүйцэд уншдаггүй. Тэгэхээр гүйцэд уншихын тулд маш олон тест ажил хурд гэдэг зүйл нэмсдийн үр дүнд сорил дээр хурдан одоо уншиж хийж одоо болдог байгаа. За тэгэхээр зөв хариулт нь нийгмийн хэм хэмжээ гэхээр 1 тийм ээ. Ингээд за гажуудал гэдэг дээр болохоор үйл нийцэх төлөв, за аялдаг үйл гэхээр нийцэх төлөв байдал гэдэг ингээд тус болгоно ингээд араар харалтаатай ингээд ойлголт нь зөв байна. За дараагийнх нь нийгмийг амьд биетэй төстөө хэмээн үзэж эд эрхтэн нийгэм одоо тухайн биетийг амьдруулахын тулд үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нийгмийн болон бусад орчин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн одоо онол нь аль онол вэ гэж асууж. Тэгэхээр нийгэм адил амьд биетэй төстөө болгон энэ одоо чухал одоо өмнөдийнхөд зурж ах зурна. За ингэснээр дөр нийгмийн онол шалтгаан чанар ингээ бусад онолууд хараад нийгмийн онол гэж үе. За нийгэм гэсэн ойлголт тайлбар янз бүрийн хандлага шалтгаан чанар гэж үе. Эдийн засгийн эдийн засгийн хамааралтай гэж үзэх тийм ээ. За харилцан үйлдэлийн онол гэж зөрчилдөөний онол гэдэг. За эндээс зөв хариулт нь бол бүтэц чиг үүргийн одоо онол маань энэ хариулт нь бол тохирох хариулт юм. За тэгэхээр гэх мэт тэр өгдөл болгоно дүн шинжилгээ хийж чадах юм бол ийшийн сорилууд дээр маш ингээд тестийг зөв ажиллах ингээд арга зүй бол бий болт юм аа. За дараагийнх нь тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, за тасалт, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинжлэгдэхийг гэдэг энэ дэр. Тэгэхээр би багш сая ингээд нэг тасалтай юм дээр ингээд түр ингээд батгслаад энэ болгоно маш сайн ойлгоно. Энэ өгүүлбэрийг шинжлэгдэхийг юу гэдэг вэ? Тэгэхээр энэ дэр хүүхдүүд маш ингээд за шинжлэгдэх гэн гутал одоо хувьсгал ингээд хөдөлгөөн гэдэг ингээд харагдав. Тэгэхээр эндээс хувьсгал гэж үе ерөөсөө өөрчлөлт. Өөрчлөлт гэж байна. Нөгөө ийм шинжлэхдэг үйл явц. Нийгмийн хөдөлгөөн шилдэг ингээд за бүх ойлголтоо бичсний үр дүнд хариулт ингэж гаргана. За ингээд зөв хариулт нь нийгмийн өөрчлөлт гэнэ.
За ингээд маш их ингээд сорилт төр тус болно, өгдөл болно. За зарим хүмүүс бол асуултаа уншингуудад энэ 5 дугаар тест бий гэж орхичдаг. Гэтэл ямар тестийн хариулт бий вэсэн, тэн дээр юуг ойлгож авсан, бусад өгдөл дээр дүгнэлт хийсэн үү гэдэг нь маш чухал байдаг шүү сорилт төр. За нийгмийн хэв маягуудыг дурддаг илүү зүйл. Нийгмийн хэв маягуудын гот энэ асуултаа уншихад илүү үсгээ. Тэгээд Ешийн сорилт төр нэг хүүхдүүд бол хамаарахгүй, илүү тохирохгүй гэдэг дээр биш. Хэв маягийн гол очи хэв маягууд ингээ харж байгаа дуулцдаг. Илүүц гэдэг энийг ингээ гүйцэд уншдаг. Тэгэхээр Ешийн сорилт төр асуултаа гүйцэд унших гэдэг юм даа. За тэгэхээр энэ хэв маягийн англи дээр энэ сорилтыг хэн гаргаж ирсэн бэ гэж бодно. За тэгэхээр Америкийн судлаач Ленски, Гежинлински нараа ингээд 6 ингээд төвшөнд ингээд хэв маягт хувааж өгсөн. Тэгвэл энэ дунд яг бие даасан ингээд аж үйлдвэртэй юм нийгмүүд энэ гар уулын нийгэм гэж байгаагүй тийм ээ. За тэгэхээр буруу хариулт нь илүүц нь гар уулын нийгэм болох нэ. За дараагийнх нийгмийн давхраачлалтын хэмжигдэхүүн дахиад одоо нөгөө илүүц хамаарахгүй гэж. За одоо энэ хамаарахгүй гэдэг дээр хүүхдүүд яг энэ дээр бол хамаарахын дугуйлаад одоо энэ өгдлүүдээс нэг нь дугуйлчдаг. За тэгэхээр нийгмийн давхраачлалтын хэмжигдэхүүн гэж юу юм бэ гэж бодно. Тэгэхээр давхраачлалтын хэмжигдэхүүн гэр эдийн засгийн баялаг, эрх мэдэл, нэр хүнд, боловсрал баяжлал гэдэг нийгмийн эдийн засгаас тийм ээ. За тэгэхээр эндээс энэ дөрвөн зүйл бол хэмжигдэхүүн юм байна. За тэгвэл энэ хэмжигдэхүүнд хамаарахгүй нь бол ойлгомжтой тийм ээ. Суртахуун гэдэг энэ өгдөл маань бол буруу ах нэ. За гих мэтлээ ингэж бол дүгнэлт хийж авах нэ. За дараагийнх нь тэгш бус байдлын хамгийн том илрэл. За бодоорой тэгш бус байдал. За тэгэхээр эндээс ингээд зиндархал, баялаг хуваарлт, статус гэд зиндархал гэх ийм ойлголт мэдгүй. За ингээд статус гэх хүний ийм нийслэлээр өсөл тэмүүлэх гэ. За эдгээр бол ингээд нөгөө илүү төөрөлдүүлсэн ч юм уу тий ингээд төстөө байдлаар ингээд оруулж ирсэн ойлголтууд. За тэгэхээр тэгш бус байдлын хамгийн том илрэл бол давхраажилт гэдэг. Зөв хариулт нь бол давхраажилт байх нэ. За тэгэхээр Ешийн тест бас төөрөлдүүлэх байдлаар энэ ижил төстэй юм үг хэлгүүд бас ингээд. Тэгэхээр нөгөө шинжлэх ухааны нэр томьёо ойлголтуудыг яг маш сайн цэгцтэй ойлгож авах нь чухал. За дараагийнх нь капитал, коммунист намын тухаг бүтээлтэй капиталист болон ажилчин ангийн зөрчлийг авч үзээд энэ нь нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч болдог гэж үзсэн сэтгэгч юм бэ гэж. За тэгэхээр ийм эрдэмтдийн тодорхойлолтын дээр нэг анхаарах зүйл хүүхдүүд багш эрдэмтдээр алдаад байна. Ингээ айгүй ингээ төөрөлд байна. Тэгэхээр бид нар танихгүй хүнийг бид нар сандгүй штэ. Ингээд энэ хүн нэг олон удаа уулздаг хүмүүсийг бид нар мэддэг. Тэгвэл өдөр тутам уулздаг хамгийн ойр дотны найз нөхөд ч юм уу тий багш нараа энэ багш тэр багш юм уу энэ найз маань хэлдэг. Тэгэхээр бидний хувьд бол энэ ингээд сэтгэгчдийг бүр ингээд ойр дотны найз юм шиг ингээд судлан гэсэн. За Макс Вебер гэдэг чинь ямар хүн байсан юм? Хаана амьдарч ийс юу судалж ийс ингээд. Тэгэхээр энэ эрдэмтэн судлаачдаар ингээд нэг юм намтар судлалын юм ингээд юм хийж уншиж судлах юм бол эрдэмтдийн тестэн дээр төөрөлдөхгүй байх давуу талтай гэсэн. За тэгэхээр коммунист ам тэгэхээр капиталист бол ажилчин зөрчлийн хандлагын үйл санаа явж байна. Тэгэхээр энэ дээр зөв ойлголт нь зөв хариулт нь Карл Маркс байх нэ. За гэхдээ Карл Маркс гэл тэмдэглээд орхичих биш Вебер юу гаргаж ирсэн. Дюкрем ямар бүтээл гаргасан юм. Parsons гэж үе, Mead гэж үе ингээд ямар онцлог төлөөс ингээд тус болгон дээр нь дүгнэлт хийж авах хэрэгтэй гэсэн. За энэ нийгмийн бүлэг сэдвийн сорилт бас нөгөө Ешийн 2 дугаар хэсэгт бас орж ирдэг. За одоо жишээлбэл нийгмийн өөрчлөлтийн хэлбэрүүд ингээд орж ирлээ гэж үү. За нийгмийн өөрчлөлтийн хэлбэрүүд орж ирлээ гэж бодоход нийгмийн өөрчлөлтийн нөгөө дэвшил, шинжилэл, ухралт, хөдөлгөөн энэ дэр үйл явцтай хүүхэд маш их ингээд андуурч. Тэгээ ийм ингээд хараа шууд харгалзуулаад бүхэл бүтэн 5 оноо авах боломжтой юм нөгөө шипи тесттэй хариулт одоо дасгал авахгүй ерөнхийдөө харалзуулах талбар. Тэгэхээр энэ дээр бол маш сайн тактик хэрэглэх юм хэрэг энийг мэдэхгүйгээ хүүхдүүд энийг мэдээд хойроос гэлж байна. Энэ болгоноор уншихдаа юу юм гэхлээр энэ өгүүлбэрийг уншаад яг гол юг асуугаад байгаа юм гэдэг нөгөө түлхүүр үгнийхээ одоо үгний дор зурх юм бол дахин нэг үнстаар энэ дундаас хариулт олох бас юм боломж үү. За жишээлбэл нийгэм бол хүний амьдралын нөхцөл чанар дээшлэг амьдрах ухаан төвлөрч зэрэг эерэг үр ашиг зогсож байгаа юм чинь зөв хариулт нь дэвшил. За багш нь энэ дээр нөгөө илүү ойлгомжтой байж толгойн эргэлдүүлэх нь шууд ар ард нь зөв хариултыг бол ингээд бичиж өгсөн байгаа. Шинжилгэхээр одоо ингээд нийгмийн амьдралын нөгөө хүрээ. За нөгөө хүрээ гэхээр байх юм. Эдийн засгийн хүрээ, улс төрийн хүрээ, оюун санааны хүрээ, социал хүрээ. Энэ эдгээр бүх дөрвөн хүрээнд иж бүрэн өөрчлөлт хийж ивэл энэ бол шинжилэл буюу модернизаци гэдэг ойлголт. Харин нөгөө хүрээнүүдэд ухралт буюу сөрөг үр дагавар гарч ивэл ухралт, эерэг зүйл гарвал дэвшил. Иж бүрэн байвал өөрчлөлт шинжилэл гэдэг. Хөдөлгөөн гэхээр нийгэмд болсон нийгмийн бүлгүүд авч гарч өөрчлөлтүүдийг дэмжих эсвэл эсэргүүцэх зорилготой үйлдэлүүдийн цогцыг хөдөлгөөнг нь за харин нийгмийн үйл явц гэвэл нийгмийн бодит байдлын индустриалта өөрчлөлт хөдөлгөөнийг нийгмийн үйл явц гэж тодорхойлох нэ.
За ингээд нийгмийн ишийн тестийн 1-р хэсгийн задлан дүгнэлт хийх задлан шинжилгээгээр анхаарлаа хандуулсан хүүхдүүдэд баярлалаа.